Энэ л өрхөгдсөн Монгол тавар. Энэ таврыг таваагүй нь энэ таврыг хөвчлэн. Гэхдээ зарим алдаанаас болоод зогсчдаг. Юутай ч гэсэн энэ гол дүрийн залуу бол номо зэрэгтэй өдрөжингөө л үсэцдэг. Өөр юу ч хийдэггүй. Харин энэ тавар утаснаас шилжиж орж ирсэндээ маш харамсалтай. Энэ тавар бол гацалтын тавар гэж нэрлэгддэг. Энэ тавар. Би сая тийм сууж ирсэн. Яах юм бэ ч вэ? Яг юутэй ч энэ таврыг авах юм шиг. Энэ яах юм бэ? Энэ тавар тавар. Таврын таврыг авч ийж дээд түвшин рүү явуулдаг. Энэ таврыг авахгүй бол шууд бандалдаг. Одоо минь хүнд 2 амил байгаа. Сая гэсэн. 3 дахь амил дээр үгүй л зэрэгээс бандалдаг. Яадаг юм бэ? Энэ яа. Би тавар дээр Roblox-төр сайн ч тийм юм бэдгэртэй мууш. Одоо яана. Яг яах вэ? Таврыг давхар ангуулдаг байд. Би орсон чинь таврыг шилдэг. Хэрвээ бандвал дахиж минь бид тэмдэглэл рүү очиж. Хэрвээ тавар дээр нэг юм. Энэ таврыг даах гэж байна. Гэхдээ энэ биш юм. Хиний өндөр хийж. Шинээр эхэлчихэж байгаа гэж юу? Энэ тавар хитэн удаа шинээр эхэлхий. Мэдгүй. Хаалцаа удаан зогсоочлоо. Энэ тавар 10 минут үргэлжлэнэ. Сонсъё. Тэд нар яг Исай автомат руу хөнгөт хөдлөд эхэллээ. Тийм ээ. Дахиад л шүү.
өөрөө албаар өөрөө маалсан юм. Яач чаддгүй. Таавар хөгцөн Монгол таавар. Энэ таавар 10 жилийн өмнө гараад 25 10 жилийн өмнө гаргаад 3 жил засварлсан гэдэг. Энэ тааврыг яг тавхаа мэдгүй байгаа ч. Энэ таавар яг бодлоо тэрхий муу таавар шиг л. Таавар тэрхий алтаати таавар. Тэг цоглор болохгүй л байна. Тавчиж сална. Дийлэх царах хулчлаа. Нууц цацлаа. Инхэр бэлтгий. Иржин тааврыг янзлдаг гэсэн. Сайн мэдгүй л. Цагаан сар удахгүй болно. Би цагаан сар энийг давхал. Одод авчвал цагаан сар энэ гарч ирж байгаа. Энийг давчвал би энэ дэлхий аврал. Энэ дэлхий бидний гартаа. Энэ тоглогчид бүгд юу вэ? Дахиад болчихлаа гэж үү? Цагаан сар. Шиний нэг удахгүй болно. Удахгүй болно гинэ. Би 15 минутын дотор амжиж хийхгүй бол би мэдэж бидний гартын тааврыг давах болно. Энэ бичлэг тавьсан дараа тиймээс би энэ тааврыг давж сална. Тийм ээ. Энэ тааврыг давж ийм амархан багт дахиад амжилтлаа. Энэ бол хязгаар би таавар гэдгийг баттай ойлгож байна. Би яагаад 3 хүчийг энэ тоглоомд дуусна гэж бодсон юм бэ? Нэрээ нэг давцсан 3 хүчийг 3 хүл энэ таавар дээр дуусна гэж надад хэлчихсэн. Тэгэхээр тэр хүн намайг албаар хожигдуулахын тулд юм болохоор би ээж 2 сар байна. Эцэст нь төвчээр алдаад энэ тааврыг давхар шийдсэн. Магадгүй би сонгосон юм.
яг хааны зөвл заавал давж дуусах нь гэж бодож байна. Яагаад гэвэл ихэнх тоглоомд гарах хэрэг гарч бол давж ижил гарч болж Emerald silver green дээр golden sword энэ минут 20 минутаар сунгагдсан гинэ. Би энэ таврыг давж сална. Энэ таврыг давахгүй бол ядаж буцаагаагүй бол би энэ таврыг давчих үсэн. Буцааснаар би энэ таврыг давж чадахгүй. Энэ үед тэр 5 минут болгон буцаад хийх гэж байна. 2 минутанд буцаад хийх гэж байна. Тэр одоо энэ тоглогч. Гоо юм халуун бол. Яа. Emerald нэрийг Emerald хамгийн дээр энэ таврын эзэн болох нь хоёрдугаар хүчийг би авахулна. 3 свен чийдэг ш. Би 6 атган болно. Хэрвээ 4 свен чийгэл би 7 атган болно. Энэ таврыг давал Янко гэдэг нэрийг зүүдэг гэсэн. Би Янког давхулна. Янког давчил. Дөрөвдөх Янко болмоор.
оруулж гарч ирсэн Янкач. Тэрэн хоёр дордог Янкагийн маркерүүд түгээд тэр Янка гаргийн энэ хий тэр Янкаг үгүй хийж тэрэн хоёр дордог Янка маш хүчтэй тэр хүчээр хамгийн сүүлд гарсан баяртай тийм юм. Дараагийн сэрүүр. Энэ сэрүүрээс хойш идэвхэж тоглоогүй. Гэхдээ хоёрдугаар сэрүүр рүү орж иж би тоглох хаа гэж бодчих. Энэ сэрүүрийн хүч нөлөө бүхий юм нь банддаг хүчтэй. Бөгөөд энэ бандалтын тайлханд бол 13 үеэс зэрэглэлийн хүмүүс бандалтын тайлгаар ирдэг. Тийм ээ. 10 хүл энэ тавраас бол мөргүй явдаг. Тийм болохоор та нар битгий энэ таврыг тоглоорой. Энэ тавар бол хэтэрхий хэрэг. Цагаан сараар л нэг дээлтэй хүн гарч ирж тусалдаг гэж би сонсч байсан. Гэхдээ энэ таврыг давахын тулд хэдэн зуун мянган сүүшил хэрэгтэй байдаг. Нэгт ордог хүн л энэ бүхнийг давж чаддаг гэж би ерөөс сонсч байсан. Тийм ээ. Энэ таврыг нэгт ордог хүн л дуусгаж чадна. Би бүгдийг мэдэж байна. Гэхдээ энэ таврыг давсан хүн байдгүй. За энэ бичлэг ингээд дуслаа.